Оюун эрдэнэ орших уу, эс орших уу? Эдийн засаг өснө итгэл төгс гэж ерөнхий сайд хэлжээ. Эрх биш улс байна да. Эдийн засаг өсчл байх ёстой байх. Итгэл төгс гэдэг нь оюутлахын далдуурхан ашиглалтанд орохдоо хамаарч хилэгдэж байгаа шиг байна. Өөрч хүчин зүйлүүд мэдээж бий биз. Луу данст чимдийн сайхан бэлэг гэдэг нөхөр уулуурхаан ил төслийг дубаад өртөөлөөгүй бол мөн энэ далдуурхаа руугаа орохгүй байсныг хэлчихэл хэрэгтэй юм. Төр улс бол бодлогоос бодлогод засагдан сайжирч бийжиж явдгийн жишээ бол оюутлахын далдуурхай. Уурхаан далдаас ил баялаг болж валют нэмэгдэх нь уур шугамда сайхан бэлгэнч оюун эрдэнэч аль альны бүтээл шүү дээ угтаан бол. Монгол гэдэг нэг улс айл биегээс хойш иймэрхүү нэгдмэл санааг хилчгэж байх хэрэгтэй юм. Энэ нэгдлийг л чухалчлаа гэд ерөнхийлөгч хэлнэ билээ. Гэхдээ энэ онд ерөнхий сайд оюун эрднийг орших уу, эс орших уу гэдэгт л хариулт авах он мөн нь онц үнэн бөгөөд энд ерөнхийлөгчийн хэлсэн эв нэгдэл тус болохгүй. Үүнийг ардын намд хамааруулан хэлж байна. Бүхий өргөнд удирдагчаа эсэргүүцэн хүндэтгэж байгаа ард түмэн захим сүлжээнд мань 3 зохисгүй хуруу үзүүлж байгаа зэргээс харахад 2023 оныг шудраг эсийг тогтоох он байхгүй бол төр засгийн маань нэр хүнд үлэмжийн дороотож өвдөглөн уулахад бэлэн болжээ. Энэ бол ардын намынхан нүүрсний хулгайч илрүүлж цээрлүүлэн залхааж ардын намыг ариун болгохгүй бол ариун нэртэй хүүхнийг нарийн бичиг болгоод заяа уухалан бат найрамдал хураалаад огт нэмэргүй үнэхээр болохоо байсны үлэмжийн том илэрхийлэл юм. Нүүрсний хулгайгаар үл барам яам тамга төрийн бүх сүлжээнд авилгажин хөдөлбөргөө хуйгалсан энэ аимшигт дүр төрхийг хуулах үүрэг ардын намын дарга оюун эрдэнэ амар ойсгол нарын өмнө шууд тулгарч буй сод ирэх ашиг юм. Хоёр дарга өнөөдрөөс эхлээд эдэнтэйгээ баатарлан үзэх хэрэгтэй. Ийстэгвэл хоёр хулсал болно. Оюуг дарга намынхаа дотоод энэ нийтлийг сахиж байгаа нэртэй энэ бүхнийг арга заавал ардын намын доторх хавдар аимшигтай тэлнэ. Оюугтай оюуггүй хагарна. Зад тавина. Гэхдээ ингэж болохгүй. Засаж имчлэх хорыг ерөндөглөх хэрэгтэй. Эсвэл улс сүйднэ. Ирэх барьж байгаа нам шүү дээ. Хорыг хавдрыг үсгэгчдийг л оноцтой урнаар илаашруулж хогийн тантан руу шидэх ухааныг оюукад хайрлаач буурхан минь гэж залбирах түмэн олон чинь. Ингэж засаж намаа тунгалаг болохгүй бол оюун эрдэнэ ардын намынхан авилгачдад ялагдсан ичгүүрт нэрийг игнэгт зүүн. Энэ бол шившиг. Хувь хүний шившиг биш, эх оронч хүний, улс төрч хүний, ерөнхий сайд хүний шившиг болж түүхэнд мөнхөрнө. Харин сүрж босож эр зориг ухаан гаргаж энэ намаа засаж чадвал эгнэгт сайн удирдагчийн жишээнд мөнхчнө. Энэ хэцүү. Гэхдээ хийх ёстой. Жинхэнэ үнэн амтад зайлшгүй хэцүү бол энэ. Эх орны эрх ашигын үүднээс оюукийг шүдэ хүртэл зэвсгэлсэн нүүрсээр, тендрээр, хөгжлийн банк, жидүүгээр, эрдэнтээр баяжсан олигархууд отож байна. Оюукийг далд эдийн засгаар далайн жиндад дархлаагаа тогтоосон хулгайчид хилааж байна, өмлөж байна. Оюукийг ардын намыг үрд задайлж бүх ард түмний дээр үргэлж байхыг хүсэгч бэрдүүд тойрон инээмсэглэж дотроо бол нудрагшаан хорлол шившиж байна. Шудраг бусынхаа хорлолд нэг мөсөн авцсан тулмууд оюукийг түрэн шахаж байна. Оюун эрдэнэд тулах үндсэн баг нь ард түмэн байна. Ард түмний хүч бол тэр бэрдүүдээс яндашгүй илүү зарчмын зөвлөшгүй хүч юм. Тэрийг л оюукад ухаанд цэцэн зөвлөхөд хэлж ард түмнийхээ дэмжлэгээр арга зайлын туйл болсон дайснуудыг дарж чадвал лувсан намсран оюун эрдэнэ сууд удирдагч байх болно. Сууд суу зайл гэдэг үг чухамдаа ард түмний итгэл үнэмшил дээр л суйрлагдсан бий болдог цол юм. Ийм цол амаргүй ирдэг. Оюук амаргүй байна гэж их ярьдаг. Одоо амар байна гэж ярьдаг болтлоо ардын намынхан авилгачтай тэмцэх нь эх орны эрх ашиг юм. Ийм учраас л оюун эрдэнэ орших уу, эс орших уу болоод байгаа юм. Энэ онд сонгуул явуулж тогтолцооны өөрчлөлтөө хийж энэ бүхний ард гарах нь л бараг хамгийн зөв сонголт биздээ. Үүнийг сонсоод оюун эрдний дайснууд хармаанда салаавч үзүүлж халавчнда мөнгөө тоолж суугаа. Энэ үнэн оюун эрднийг чадахгүй бол онол практикийг язгуур ухаантайгаа сүлжгсэн яраас нь нэр цэвэр ухаан төгөлдөр бэлэгцсэн эх орны хүүгүүд мундахгүй. Олон байна. Их бадрлаас эхлээд нийтлэгч Зэ Баяр ийм өгүүлв.